За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хийх таарад мэргийн сэдэв бол харилцаа холбоогүй байгаа хүний чинь чамайг их сэтгэл өнгөрсөнд ямар байсан? За одоо ямар байна? Чамайг юу гэж бодож байна? Чамайг бодож байна уу? Санаж байна уу те? Энэ хүн чиний амьдралд буцаж гарч ирэх үү? Хоёрын ирээдүй ямар байх вэ гэдэг сэдвэр үзнэ. Өнгөрсөнд өмнөх сэдвэр болохоор сэтгэлтэй хүний чинь санаа бодлыг бол үзээд таарад мэр хийцэн ба энэ удаагийн бол харилцаа холбоогүй те салцсан салаад удаж байгаа эсвэл удаагүй хамаагүй эсвэл бүр огт салаагүй ч нэг хэсэг түнжин хагараад хоёр биентэй дуурахгүй ч юм уу за магадгүй холын зайд байгаач байд юм уу те янз янзын шалтгаантай байгаа. За тийм хүмүүсийн талаар асуудалтай хүмүүстэй зориулж таарад мэрийг хийж байна. За тэгээд ерөөхдөө холбоотсон юу асуудалтай байгаа. За хүмүүс мэн эксүүдээ эсвэл одоогийн ойлгомжгүй харилцаатай хүнээ бас үзүүлж болно. Тэ харилт ямар нэгэн байлаас болоод үл ойлголцол үүссэн хүмүүсийн талаар одоо мэрэг юм. За тэгэхээр эхний дугаар нь энэ чулуу байх болно. За одоо харагдаж байна нэг бүрсгэр аваад. За ингэж холоос харах юм уу? Ингэж харах юм байна. За энэ чулуу хоёр дахь нь сүнслэг чулуу байгаа. За гурав дахь нь энэ хүү ногоо маань илүү. За sorry нэрийг марцчихжээ. Энэ чулуу. За жин холдуулж давхар чулуу маань илүү тод гараад камертай ортуулга бүрсэг идэв нэ. За тэгээ эдгээр чулуунуудаас та нар маань сонголтоо хийх нэ надтай холбоотой Facebook, Instagram хаяг болон миний онлайн дэлгүүрийн линкүүд YouTube сувгийн тавига бичсэн гарчиг бичсэн доор байх сумдоор заахад л гараад ирнэ. За линкээр нь дарж ороод надтай холбогдож болно, хувийн уншлага авч болно. За мөн онлайн шопинг бараа бүтээгдэхүүнийг сонирхож болно шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээ 1 дугаар нь 2 дугаар 3 дугаар. За тэгээд та нар минь бичлэгээ зогсоож аваад сонголтоо хийж болно. Эсвэл одоо намайг ярьж байгаа сонголтоо хийсэн байж болно. Тэгээд бүгдээрээ 1 дугаараас эхэлцгээе. За тэгэхээр 1 дугаарынхын энэ хүзрийг сонгосон байна. Энэ улаан маань чулууг энэ хүзрийг сонгосон. Энэ хүзрээр patience буюу төвчээр гэдэг хүзэр гарч ирж байна. За миний мэдэрснээр бол эхлээд та нарын мэн энергийг харъя гэж бодлоо. Тэгэхээр ерөөхдөө бол энэ хүнээ төвчээртэйгээр хүлээж байгаа бол харагдчихээн. Дээрэс нь бас одоогийн бодож байгаа харилцаа холбоогүй хүнээтэй нэг араас нь гуйж одоо юу гэмтэй гуйж одоо говшихыг хүсэхгүй байна. Зүгээр миний зөв байсан, энэ хүний буруу байсан. Би ямар нэгэн зүйл буруу хийгээгүй болохоор би ингээд тайван байж үнэхээр хүн буруугаа ойлгох юм бол үнэхээр надад хайртай бол хүрээ дээр нь бизээ гэсэн байдалтайгаар төвчээртэй маш тайван хүлээж байгаа бол өөрөө чинь зүгээс харагдаж байна. За их гол төлөв хуучин нөхөр юм уу ихнэр гэр бүлийн хүнээ эсвэл нэлээд удаан хугацааны турш хосын харилцаатай байсан хүмүүсээ хүнээ 1 дугаарынх маань үзүүлж байх магадлал маш өндөр боломжтой. За зарим нь яг шинэхэн харилцаа төр зүрийн асуудалтай байж болно л доо. Гэхдээ энэ дээр бол илүү гэр бүлийн харилцаатай хүмүүс их сонгосон гэж харагдаж байна. За тэгэхдээ энэ хүүзэр маань бас нэг талаасаа бас зөвлөгөө анхааруулга ирж байгаа юм л та. Энэ хүүзэр нь харилцаанд өөрийн хэмнэлээрээ хөгжих ёстойг сануулж байна. Та эсвэл таны хамтарч айлал нь одоогор сэтгэл зүйн эсвэл нөхцөл байдлын хувьд бүрэн бэлэн биш байж магадгүй юм. Хүлээх хугацаа бол итгэлцлийг хайрыг бэхжүүлэх үе. Хүлээн гэдэг нь илүү итгэл хайр дурлалыг бэхжүүлнэ гэсэн утгатай. Хайр дурлал заримдаа хурдан үр дүнгээс илүүтэй хамтдаа туулж буй зам, бие биенээ ойлгох, таних процесс хамгийн үн цэнтэй байдгаа гэж сахиусууд нь хэлж байна. За тэгээд хайрын замд илүү тогтвортой бат бөх суурь тавигдаж байгаа бас илтгэж юм л да. Өмнө тойрны харилцаа асуудалтай хэврэг нурж унчихад байдаг байсан бол энэ удаа илүү хоёр бие нэгээс сэтгэл нь илүү бат бөх болж ямар нэгэн байдлаар түргэн уурахгүй илүү төвчээртэй гарах
төвчээр гарах ирээдүйд тийм зүйл хийх магадaltaй. За энийг бол ирээдүйд нь үзчихэж хэлнэ. Гэхдээ бол энэ дээр бол эний яг одоо энэ гүнзгий мэдж гарч ирж байгаа бол мэдлэг биш уучлаарай. Мэдрэмж бол юм байгаад байна. Тэгээ сахиусуудын зөвлөгөө бол бас тэгээд яарах хэрэггүй, зөв сэтгэлээ бэлдээ тийхэндээ орон зай өгөөд үзье гэсэн бас утгыг илэрхийлж болно энэ хөзөр. За бас харилцаанд илүү их ойлголцол, итгэлцлийг бий болохыг бас зөвлөж байгаа. За тэр хүн та хоёрын хувьд бол өнгөрсөнд бол нэлээд асуудлууд үүссэн гэж харагдаж байна. Тэгээд энэ хүү хоёрын дунд харилцаанаас болоод ганц чи биш тоо ихэнх энэ хоёр талдаа маш их сэтгэлийн шарах авсан харагдаад байна. Тэгээд энэ хүн миний мэдрэсээр бол те энэ хүн тухайн үедээ I feel unclear about where we stand. Харилцаанд хаана яваад байгаа мэдээгүй, мэдгүй нэг л ойлгомжгүйтэй нэг л одоо гэрэлсэн хүмүүс байдаг ч заримдаа ингээл яг л нэхнэн нөхөр мөртлөө ингээд удаан жил амьдарч байгаа зүгээр л нэг өрөөний хамтрагч шиг заримдаа болчтой штэ. Ямар нэг юм дотн харилцаа дотмог ажил гэж явсараад орой осолтгүй л хоёр биентэй мэдлэл хоолоо идэл буруу хараад унтдагч байд юм уу. Хоёрын харилцаанд яг иймэрхүү зүйлүүд айгүйх болсон гэж харагдаад байл. Ялангуяа нөхөр ихнэрээ үзүүлж байгаа те удаан хугацааны хамтран амьдарч ирсэн хүнээ үзүүлж байгаа бол тэгээ энэ хүний чинь хувьд бол ер нь харилцаанд хаана яваад байгаа нь ойлгомжгүй байсан. Өнгөрсөнд яг би энэ хүний одоо хайртай хүн муу юм уу, бид хоёрын харилцаа юу юм, ямар нэг романтик мэдрэмж байхгүй те unappreciated талархахгүй байна. Энэ хүмүүс бодтоо бол өөрийгөө тэ чамааг ер нь бол өөрийг хайрлахаа болчих сэтгэл нь хүрсэн байна гэсэн мэдрэмжүүдийг нэлээд авсан гэж харагдаж байна. За тэгээд үүнээсээ болоод хоёрын дунд бол тэ бас нэлээд асуудлууд маргаан болоод салах тийшээ болсон. Зарим нэг нь маадгүй үзэж байгаа хүмүүсээс нэг 10-20% тэ хоёрын салах болсон шалтгаан нь тэр хүн чинь одоо чиний бодож байгаа үзүүлж байгаа хүн өөр юм хүнтэй гурдаж итгээтэй өөр эмхтэйтэй. За эсвэл өөр эрэгтэйтэй би дандаа хэлтгэхтэй хүс ялгаа байхгүй гэж л дээ. Харилцаа холбоо тогтоод чиний сэтгэл зүрхийг шаардуулсан. Тэ тийм болохоор бас өөрийнхөө та чамтай өөрчлөлт ирээдүйдээ тэ цаашдаа харилцаагаа өөрчлөх үү эсвэл болох уу гэдгээ ойлгохоо болсон. Өөрийнхөө сэтгэл зүрхээ ойлгохоо болж ирсэн гэж харагдаж байна. За заримийнх нь хувьд бол заавал эмхтэй хүн гурдаж өөр итгэдээс болсон байх албагүй зүгээр харилцаа нэг л хөндий болцсон байсан байна. Тэгээд энэ хүн бол мэдээж өөрийгөө тэгээд маш муу хүн гэдгээр мэдэрсэн. Ялангуяа чамайг хэрв та нарын үзүүлж байгаа хүн чинтэй өнгөрсөн чамайг хуурж араар тавьжсэн бол энэ хүн бол үүндээ маш их харамсч байгаа ч одоо хүртэл магадгүй бүр одоо хүртэл шүү. Өөчлөх үеж ирээгүй гимшин сэтгэл байхгүй шиг санагдаж байна л да. Уусаа тийм үйлдэл чинь нүдэн дээр харагдаж байна. Гэхдээ энэ хүн дотроо мэддэг би бол муу хүн. Би буруу зүйл хийсэн гэдгээ бол бодож бол харамсаж явж байгаа харагдаж байна. Гэвчиг энэ хүний нөгөө эго гэж үүдэг шүү дээ. Эгодоо дийлтэл өөрийгөө шаналгаад тэгсээд уушлах байхгүй яваад байна. Яагаад ингэж уушлах байхгүй яваад байна гэхээр одоо нөгөө нэг өөрөө маш их буруу зүйлүүд хамт хийцэн болохоор буцаад тэрвэл хүлээж авах болов уу юу гэсэн айдас байна. 9 of Wands дээр харагдж байна. Тэгээд болж тийм үхээр чамаас болж чадахгүй чамд хайртай болохоор чамайг тавьж явж чадахгүй харагдаж байна л да. Ши бол маш халуун дулаан, халамжтай эмэгтэй, эсвэл маш их халамжтай нөхөр, найз залуу, найз хүн бол байсан. Гэт энэ хүн бол мэддэг халамжтай, бас үзэсгэлэнтэй, нэрнгүй те. Чи энэ хүн бас цаг хугацаа хайр сэтгэлээ харамгүй зориулж исэн. Гэхдээ энэ хүний хувьд бол бас хоёрын харилцаа хүн дээрх болсон, салах болсон шалтгааны нэг нь маш их ажилтай, завгүй явдгаас болоо те. Ингээд хоёрын дунд романтик харилцаа дутмаг болоод үүнээс болоод маш их үйл ойлголцол үүсдэг те их юм бол ингээ хэрэлдэж маралдаад байдаг хүүтэн хүндий болцсон өмнөх шигээ романтик байха болсны улмаас салсан. За заримийнх нь хувьд бол өөр эмэгтэй хүн бас орооцолцсон. За заримийнх нь хувьд бол бүх шалтгаан аль нь нийлээд сүулдэ тэр нь хуримтлагцаар байгаа тэсгийн аргагүй болоод салахад хүрсэн гэж бол харагдаад байна л да. За тэгээд хоёрын хувьд бол ихээр past relationship you know each other before хэрв чи ингээд өнгөрсөн амьдралын соулмэт те өмнөх амьдралтаа заяаныхаа нийтлэлтэйгээ одоо бочрох боломжтой өмнөх амьдралын соулмэт сүнсэн биеийн холбоо энтриг гэдэг зүйл ихтэгдэг бол хоёр өмнөх амьдралтаа хүн болж төрөлтөө
хоёр биендээ хайртай, хосууд, романтик харилцаатай хүмүүс хийсэн байх шүү өмнөх амьдралыг чинь. За яах чаргуу зарим нэг өмнөхөр чамд өөртөө бас гомдох зүйл хийсэнтэй хуурсан эсвэл анхаарал халамжлалтай тавиагүй улмаас салсан гэж харж байна. Гэхдээ сахиусуудын дээр зөвлөхдөө forgiving and learning уучлж өшөөгөөд бас суралцаа. As you release and heal the past чи өнгөрснөө тавьж явуулаад өөрийгөө эдгэх юм бол you experience more love in your present moments. Чиний туршлага чинь илүү одоогийн амьдралд чинь илүү их хайр туршлага ирнэ, хайрын туршлага ирнэ гэж зөвлөж байна. Тэгээ та нарын минь зарим нь хувьд бол тийм ингээд сахиусууд түрүү patience хүзэрдээ зөвлөсөн шүү дээ. Ерөөсөө ингээд хүлээгээ төвчээд үзээ тийм ингээд хүнхээр хайр дурлал баттай болыг бол хоёр биенээс хол байхтаа тийм улам илүү хоёр биенийгээ саналзаад улам тэсгээ болоод одоогийн өмнө харж байгаа үзгүй зүйлээ хараад өмнө их чамаа нэг хажууч байдаг л хүн гэж боддог байсан бол энэ бас өөрчлөгдөд илүү бат бөх болоод эрхийн шинжээ гэж бол хэлээд байгаа. За эрэхтэй яах нь гэхээр engagement буюу your love life is ascending to higher level of commitment. Илүү чамд амлалт өгсөн байлаар энэ хүн эргэж ингэж харагдаж байна. Гэхдээ мэдээж бүгдээрээ нэмж тойрын цаашд ирээдүй бүтгэнө үү ямар байхаа гэдгийг бол харна тэр хүн ирж ирэх нүг гэдгийг харна. Гэхдээ энэ хүн бол айгүйх эрхийг хүсэж байгаа тий. Яг энэ удаа ихтэй илүү бэлэн болсон. Өмнө зүгээр яг чамтай олон жил амьдраад ч юм уу удаан уулзчаад ямар нэгэн хормын бүгж бэлдээгүй гээлэх санал тавиагүй хүмүүс мань байгаа бол энэ удаа энэ хүн илүү өөртөө одоо хувийн харилцаан дээр тий хосын харилцаан дээр илүү хариуцлагатай байх, илүү үүргээ хүлээх, илүү ухамсарсан байдалтай ирэх шинжтэй гэж бууж байна. За тэгээд энэ хүн өнгөрсөндөө шаналаад яваад байна. Тэгээд эгоодоо дийлдэ чамаас уучлахгүй чадахгүй мөртлөө одоогийн энерги нь чамааг бас тавьж явуулахыг хүсэхгүй байгаа харагдаж байна. Чам буцаад цаг зав зориулахыг их хүсэж байна. За энэ дээр болохоор айгүй гоё үг байна. I lost myself for a little while. Би нэг хэсэгт баг зэрэг өөрийгөө алдсан байсан. Өөрийгөө ер нь юу хийгээд байгаа ойлгохгүй байсан. I am becoming better person. Би илүү дээр хүн болж байгаа, илүү сайн хүн болж байгаа, дээрж байгаа алдаагаа ойлгож ухаарж байгаа гэж байна. Бас энэ дээр ч гэсэн энэ хүн алдаагаа ойлгож ухаарж байх шинжтэй байна. За тэгээд I wish I could take back my words. Хэлсэн үгээ буцааж авдаг байсан ч болоосай гэж. Тэгэхээр энэ хүний минь энерги нь бол одоо маш сайн байгаа юм тий. Ухаарсан, ойлгосон, шаналсан, зовсон, мэдэрсэн чамаас холдох тусмаа уулам энэ хүн илүү чамд хайртай, чам өөр байж чадахгүй, энэ хүн илүү өөрийнхөө буруу дутагдлыг бол ойлгосон байна. Мадуу чи нэг сүнслэг байдлаараа мэдэрсэн багтаа би юу ч буруу хийгээгүй. Өнгөрсөн би энэ хүний алдаа дутагдлыг уучлж хангалттай төвчээртэй байсан. Одоо би болж чадахгүй. Энэ хүн өөр алдаагаа ухаарад ирүүл эрэг үгүй бол тэгээд цаашаа явнууд байна. Үнэхээр надад хамаагүй, надад хайртай болтой энэ хүн эрхэл ёстой гэсэн байдлаар айгүй тайван байдлаар хандаж буй шинжтэй байна. За тайван биш гомдож байгаа ч гэсэндээ ер нь бол гойж энэ хүний гойж очих те өөрөө төрүүлж уудлахыг хүсэхгүй төвчээртэйгээр хүлээе. Эрүүл ирнэцтэй гэсэн байдалтай байгаа бол харагч байна. Тэгээд өнгөрсөн энергийг би бол хэлсэнтэй энэ хүн чамааг сэтгэлээ сайн ойлгоогүй бас заримных нь хувьд бол бас өөр хүнтэй бас нэг асуудал үүсгэсэн чамаа гомдсон гэх зүйл байсан. За одоо энэ хүний энерги маш ухаарсан илүү чам дээр буцаж ирэхээр илүү доктортой амлсан харилцаатай ирэх хүсэлтэй байна гэж хардлаа. За энэ болохоор тэгэхээр үнэхээр ухаарсан айгуу гоё энергитэй бууж байгаа аахгүй юу. Тэгээд энэ хүмүүс ихэнх нь миний мэдэрснээр бол за найз залуу TX салцсан хүнээ үзүүлж болон зарим нь салаад айгүй утсан байж болно. Зарим нь салаад удаагүй ч байж болно. Ямар ч тач өнөөдрийн сэдв бол харилцаа холбоогүй хүнтэйгээ чамаагийн сэтгэлтэй тойр ирээдүй ямар байх уу гэдэг талаас нь утсан байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ тэр хүн чам дээр буцаж үйлдэл хийж ирэх үү? Тойр ирээдүй ямар байх вэ гэдгийг харъя. За тэгэхээр тойрын минь ирээдүйн хувьд бол маш сайхан боломжууд байна. Тэр хүн эргэж ирнэ. Энэ удаадаа ихтэй би түрүүн хэлсэндээ илүү чамд амлалт өгч хурмын саналтай. Эсвэл нэг гэрт орж амьдраг, нэг гэрт оръё
гэж амлаж харилцаагаа дараагийн шатанд дахиулах. За удаан хугацааны тус амьдраад үр хүүхэд гаргасан ч хизээч хурим найраа хийж байгааг бол энэ удаа энэ хүн чинь чамд өөрөө те хормын бөгж авчирж өгсөө тавих хурим хийхэд зарлах гэх мэтлэн маш ухаарж ойлгосон болоод маш их амлалт өгсөн харилцааг авчрах нэ гэж харагдаж байна. Чиний удаан хугацааны турш төвчээртэй байсан үйлдэл чи үнэхээр зөв үйлдэл юм аа. Магадгүй зарим нэгнийхээ хувьд хоёрын хосын харилцаатай байхтай хүн чинь холын харилцаанаас болоод бас болсон байж болно. За асуудалтай байх нь чи гадаад тэр Монгол эсвэл тэр гадаад чи Монголд ч байд юм уу. За эсвэл заавал харь он гэхгүй шүү дээ тий. Хин нэг хөдөө ажилдаг тий байсан байх. Үүнээс болоод бас холын зайнаас маргаа үүсэх шинжтэй. Өнгөрсөн дэх бүх явдлыг энэ хүнд тавьж явуулснаар хоёрын харилцаа шинээр эхэлнэ гэж харагдаж байна. Фүл хүзэр заримдаа шинэ эхлэлээс илүү детач буюу тавьж явуулах, холдох, ангижрах, шин сэргэлт хийхийг бас илтгэдэг хүзэр байгаа юм аа. За нэг эрхэн арай болоогүй шүү. За юу гинт мэдээ ирнэ. Гэтэ миний мэдэрсээ нэг 8-7 хоногоос 8 сарын дараа энэ хүн чи ирнэ. Яагаад ийм одоо хугацаанд жоох удаан байна вэ гэхээр энэ хүнд өөрийн гэсэн айдастай эргэлзээнээс болоод энэ айдас сөрөг бодолтой гатсан мэдрэмжтэй байх юм байна. Тэр хүн эргэж ирэх хүсэлтэй ч өөрийгөө барьж байгаа эсвэл нөхцөл байдлаас гарах арга хайж байгаа гэсэн үг л дээ. Энэ ихэнхдээ дотоод хориг гадны орчны дарамттай бас холбоотой хүзэр байдаг эдав сурдтай. За тэгтээ хоёрын шинэ эхлэлт ирэн доктортой боломжтой харилцааг дахин эхлүүлэх амьдрал дээр хамтдаа илүү бат суур тавих нөхцөл бүрдэх юм байна. За ялангуяа энэ харилцаан дээр би бас гэр бүлийн хүмүүсээ айгүйх сонгосон байна гэсэн шүү дээ. Хоёрын дунд бол үр хүүхдээ ботсон ч тэр ингэж буцаж харилцаахаас сэргийх нь зөв үйлдэл юм аа гэдэг зүйл дээр буун хин хинийх нь хувьд харилцаа буцаж эхлүүлэхэд айдас төгшүүртэй шүнжин бодох те аль алин тийм сэтгэлийн гүн дарамт бол байгаа бол харагдчих. За тэгээд жажмент үзэр болохоор сайн зүйл байхгүй. Бодож тунхагцлын эцэс өнгөрснөөс хин хоёулаа суралцаа те танаа хүн чич бай чич хоёулаа алдаа дутагдаасаа суралцаад чич бас те харилцаан дээр бас миний буруу байсан байж магадгүй гэдэг талаасаа бас зарим зүйлийг нэлээд авахарж ойлгох шинжтэй нөгөө хүн чинь ч гэсэн угаасаа би хэлсэн шүү дээ алдаа те алдаа дутагдлаа ойлгоод гимшээд хүрээд ирнэ гэж хин өнгөрснөөс суралцаж уучлал ойлголцол дахин холбогдох тэ зүйл бол гарна. За ингээд энэ хүн чинь амьдралт шин эргэж ирснээр хоёрын харилцаа хэвэн сайхан энэ удаад илүү доктортой бат бөх болдоо гэж нэг дугаархны мэн хувьд бол харагдж байна. Алсад байсан бол тэр хүн чам дээр холын замаас хүрээд ирнэ гэж харагдлаа. За тэгээ миний мэдсээр бол хугацаанд хэлсэн багтай 8-7 оноос 8 сарын дотор гэдэг зүйлийг бол олж харж байна миний мэдрэмжээр. Ацтай бол энэ одоо 8 дуусаа энэ сардаач байж магадгүй хэлж мэдгүй тухайн хүмүүсийн үдсэж байгаас шалтгаална гэсэн. За тэгэхээр харилцаа холбоогүй болсон гэсэндээ буцаж нийлэх нь байна. Нэг дугаарынхан минь та нартай баяр хүргэе. За энэхүү таарууд мэрэгмийн таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Бас комент бичиж үлдээгээрэй. Баярлаа, баяртай. За 20 дугаарынхан минь таарууд уншлагадаа тавтай морил. Тэгэхээр одоо бид нар бүгдээрээ тэр хүний чамааг сэтгэл өнгөрсөн ямар байсан сахиусуудын зөвлөгөө юу вэ? Одоогийн бодол мэдрэмж чамд хэлхийг хүссэн үгс юу вэ гэдгийг гаргаж ирсэн байгаа. За энэ түрүүн та нар маань энэхүү хүзрийг сонгосон. Say what you mean. Юу бодож байгаа, юу санаж байгаа хэлээ гэж энэ нэмэгтэй хүн хэлж байгаа мөртлөө энэ чихээ дарсан байдалтай те энэ хүний ярьж байгаа үгээс ингээд залхсан бүр юм хэлий гэсэн чинь хэлээд явахтай ийм хүнтэй одоо шулуух хэлэхдээ юу ярих вэ гэсэн байдлаар чихээ дараад нүдэн балай юу гэвэл сохор хүн шиг дөлий хүн шиг байхыг илүүд тавьж байгаа харагдаж байна. Тэр эндээс би маш олон зүйлүүдийг мэдэрч байна л да. Харилцаанд одоо биш үү сахиусууд нь юу зөвлөд байна гэхээр үнэнээ нөх одоо харилцаанд үнэнээ нөхгүй бодлоо илэн талангуу хэлэх цаг болсныг сануулж байгаа юм. Дотроо юу мэдэрч юу хүсэж байгаа ямар хязгаар ямар хэл хязгаар бишээ бураач та
ямар хүсэл мөрөдөлтөй байгаа илэрхийлэхгүй бол буруу ойлголт, гомдол, хуйрамдлаг тийш өөрт чинь өөр чи илүү сэтгэлийн дарамт учран шүү гэж хэлээд байгаа юм. Дуу байдал чин тэ илүү л ингээд зөрчилдөөнийг хурдсгана гэж харагдаад байна л да. Өөрөө чин одоо найз залуу хань нийжил бодож байгаа хүн чин тэ энэ хүндээ юу мэдэрч юу бодож байгаа илэрхийлэхгүй байгаа нь өөрөө чин тэ дотоод одоо зөрчилдөө хурцмал байдлыг улам одоо нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Худаа дүр хэсгээс татгалж ерөөсө бүх юм зүгээр гэж яваад байдаг. Тэгээд энэ хүндээ юу бодож байгаа, яах юм гэхэд юу хүсэж байгаа юусе ярихыг хүсэхгүй яваад байгаа чинь харилцагч улам асуудалд оруулна гэж байгаа байхгүй юу? Нөгөөний гомдохгүй гэж те өөрийнхөө үнэн бодол мэдрэмжээ дараал те ингээд урт хугацаанд ингээд сэтгэлээ өвтгөл төвчээл яваад тасаа харагдаж байна. Энэ хүү харилцаанд өөрийнхөө юу шудраг илэн талангуй байх хэрэгтэй. Хүсэл те тэмүүлэл юу хүсэж байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Тэр өөрхөн юу хүсэж байгаагаа, ямар айдас байна, ямар эргэлзээ байна, энэ хүний зүгээс чи юу мэдэрч байна гэдгийг хэлэх юм бол харилцаа бас илүү сайжрах боломжтой юм гэж зөвхөсөд нь хэлж байна. Яаж чаргуу сэтгэлийн юм ярьдгүй юм байна. Гэтэ энэ хүн өөр юм байхгүй. Одоо энийг хардаа. Pay attention to red flags буюу тэгээд улаан төв буюу red flags-ийг одоо бид бүгд л мэдэн штэ тийм хортох харилцаа онцгүй хэцүү хүмүүсээс ингээд анхаарлаа хандуулаа дохио чанд өгчбөө дохио дээр нь бас анхаараа гэж байгаа байхгүй. Тэр энэ хүн чинь бол ер нь бол тийм нарцист үзэлтэй өөрийгөө л бодсон миний буруу гэж хизээч боддгоо тэгээд дандаа л чанд гомдолтой өгүүлдэгтэй ингээд чийлэнгсэн чийл буруутай гэдэг байсан чи энэ нь бас маш нэлээд удаан хугацаанд твчиж ирсэн харагдаад байгаа байхгүй. Яагаад гэвэл чи хүн энэ хүнд үнэхээр хайртай, сэтгэлтэй энэ хүн хэрэг чи жоохон нэг ширүүх үг хэлчих юм бол эсвэл өөрхөн бодож байгаа хэлчихвэл тэгээ энэ хүн өөрөө чи яваад өгөх үедээ гэдэг айцсаас болоод ингээл нүдэн балаа чихэн дүлээ гэдэг шиг яваад исэн байна. Тэгэхээр сахиусуу цай юу гэсэндээ хэл яар битээ гэж байгаа байхгүй. Тэгээд би энэ дээр ерөөсөө сахиусууд бол чам зөвлөдөө release your ex буюу ex-га ерөөсөө тавьж явуулаа. The time has come to clear your energy. Энэ одоо toxic and red flag те энэ одоо ex-ийг амьдралаасаа тавьж явуулах юм бол чи өөрхийн энерги цэвэрлж чаднаа. The attraction буюу you attract romantic love by enjoying this moment fully те. Тэгээд go ahead and make the romantic gesture гэдэг өөрхөн зөвс хэтгэлээ хичээл өөр хүнтэй болцоонд яв гэж байгаа хгүй. Сахиусууд бол шууд хэлж байна. Энэ бол тэ онцгүй хүн, нарциссик хүн, red flag хүн. Тийм болохоор чи энэ хүнийг тавьж сэтгэлээсээ явуулаа. Ингээд бити өөргөө дарамтлаад өөргөө үл хөндлүүлээд ингээд дууга дотгошоо яваа те. Өөр хүнтэй гарч уулж боолцол гэж хэлж байгаа юм. За мэдээж хосууд байсан. Энэ хүн бол бид хоёрыг аягүй мэдэрлээ л дээ. Тэнгүүд I haven't told you secret гэдэг нууц гэдэг үзэлтэй. Би чанд бүх зүйлийг хэлээгүй. Disagreements буюу энэ хүзэртэй болохоор юу гэж хэлж ийм гэхээр тийм I wish you understood how I feel. Дандаа чи намайг ойлгодгүй чиний л буруу гэж дандаа хэлж явдаг хүн байгаа аахгүй. Тэгээд хоёрын хувьд бол би ингэж харахад бол маш олон салж нээсэн байх магадaltaй. Эсвэл чиний жоохон юм хэлээд жоохон эвгүй байлгууд би чамаас салдаа явлаа. Эсвэл чи намайг хайрсангүй чи юм байна. Чиний буруу л юм гээд ингээд тэгсээр гач эсвэл биений буруутай ч юм шиг энэ хүн нэрэл зөв яриад амуудаа гэдэг толгой чинь бүр эргэлдээд хэлсэн байгаа байхгүй. Чи тэгээд өмнөөсөө хэлдэггүй сэтгэлийн гомдлоо тайлчихгүй явсаар хагаад энэ хүнийг улам өөгшүүлсэн гэж бол харагдчихэв. Энэ хүн нарциссик red flag-аас гадна ер нь бол бас жоохон хөнгөмсөг эрхтэй хүн. Чамтаа маргалтахаараа гарч яваад өөр хүнтэй харилцах холбоо өсгчээ тэгээ буцаад өгч чам дээр хүрээд чамаар сансан. Тэ барьсан. Эсвэл ийм болохоор ингээд явцсан чиний л буруу штэ. За одоо би ирэх юм уу яах юм ч гэдэг юм ингээл салж нэлтэйг аюух харилцаатай байсан гэж харагдчихээн л да. Тэгээ яаж байгаа хоёр ихэр төлөөд. Гэтэ ихэр дүүл боломтойгоо сайхан харилцаатай байдгүй токсик ихэр дүүлтэй бүр чамд хайны жил болох ихэр дүүлч байдаг. Энэ удаа бол бид хоёр үнэхээр токсик ихэр дүүлтэйгээ учирсан байна. Гэтэ яа юм ихэр дүүлтэйгээ хүн яаж учирдаг вэ гэхээр энэ хүн амьдралаас сургамж авдаг баггүй. За хүн гэдэг чинь юм байдгийг маань би юм дээр алдсан юм байна. Би юм дээр ашиглуулж авсан юм байна. Тэ одоо хараад хаад энэ харилцаа маань ийм байж гэдэг чамд ухаарлыг нэг талаас өгдөг. Сэтгэлийн гомдол зовлон өгдөг нэг талаас чамайг илүү ухааж нөгөө өнцгөөс харах тэ илүү хүчтэй болох зүйлийг өгдөг. За залуугийн хувьд бол өнгөрсөнд бол тэгээд чамаа бас нэг юм хуурж исэн зүйлүүд бол үнэхээр байна. Тэгэл юм боломж маргалдаал салчдаг. Тэгээд буцаа налч. Тэгээд буцаж маргалдаа дахиад салчдаг. Үнэхээр red flag байж. Хоёр хосууд байсан.
Энэ залуучин заримдаа бас энэ нэмэгтэйч байж болно шүү. Би дандаа альтгтай хүүс ялгаа байхгүй гэдэг. Ерөөсөө хүүхч зан гаргадаг. Дураа хүрэхээр ирээд дураа хүрэхгүй бол явдаг. Чи тэгээ алтчихгүй юмсаа энийг нэг торгоод авчих юмсаа энтэйгээ нэг суучих юмсаа эндмэл гайгүй хүндээ гэдэг. Заримийнх нь хувьд бол илүү нас агцсан бол яг шулуух байхыг дуушлаарай. Энд оромжлол биш шүү дээ. Ингээл за одоо энэ хүнтэй л айтайхан байхгүй л одоо нас явж ин даач гэдэг юм уу. Ингээд төвчээд байсан байгаа аахгүй юу. Заримын хувьд энэ хүнтэй суусан дээрээ надад одоо өөр хүмүүс ханижил болох юм билүү айгүй бас өөртөө ихтгэл муутай байсан бол шулуух байхад бол уучлаарай бол харагдчихна зарим хүмүүсийн хувьд. Тийм болохоор чи заримдаа алдаа болгоны дутагдaltaй чамаа гомдоос зүйл болно уучлал нулимсаа дотроо залгаал өмнөг хэлэхгүй төвчээл яваад байсан байгаа гэж. Тэгэд ийм болохоор сахиусууд нь юу зөвлөд байна те ийм red flag-удаас хол бай. Энийг тавьж явуул чи энерги цэвэрлэн илүү сэтгэлийн амар амгалан төрнө. Чанд бас магадгүй шинэ хайр дурлал ирнэ. Чи өөр хүнтэй гарч ууж болц зөв хүнээ олоо гэдгийг бол зөвлөд байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол аюу хуурж исэн бас харагдаад байна. Одоо ч гэсэн энэ залуу чамаагийн сэтгэл нь байгаа боловч буцаж ирэх сонирхол нь ерөөсө чамааг хянах зорилгоор би энэ байдлыг өөрчлөн ингээд салаа явцсан чи нэгсэн магадгүй за одоо ингээд явдээ одоо би ахиж гуйхгүй өмнөдөө тэнхэл алга гэж бодож байгаа бол тэ ингээд гуйгаад ирнэ. Угаасаа миний хүснээр болно. Би байдлыг хянана. Миний хүснээр л болно гэдэг юм айгүй сөрөг бодолтой. Дээрс нь тэгээд бас тойр хосууд тийм үү те ингээд уулзаж очиад эхэлсэн боловч энэ хүн дандаа л нэг чамааг сэтгэл нь эргэлзэж чаддаг. Одоо ч хүртэл өөр уулздаг эмэгтэй хүн байгаа харагдчихэв. За тэгтээ энэ уулздаг эмэгтэй хүмүүсийн бол хараад хад бол ер нь бол яах вэ нэг төр зүрийн зугаа сонирхлын шинжээр за би хүүсийн ялгаа байхгүй эрэгтэй хүн үзэж байгаа бол тэ өөрхөн зүгээс энэ эмэгтэй эксгээ үзүүлж байна гэдээ ойлгоод авчаарэ. Тэгээд хүүсийн ялгаа байхгүй шүү. Энэ ерхийн уншлага болохоор ингээд яриа авчаа. За тэгээд энэ хүнд одоо хүртэл өөр харилцаа холбоот байдаг хүн байгаа. Тэрнтэйгээ бол яг нэг найзууд мөртлөө хаяа романтик харилцаа тогтоохоос нэг илүү сонирхолт байдгүй юм байна. Яг бүр ингээд дурлаад явцсан юм байхгүй ч гэсэнд ингээд яачааргүй гарч авахараа нэг хоёр хүүхэн шуунд орооцолчол тэгэл буцаал хүрээд ирд нөгөөдөлөөсөө өөддөг ч юм уу тэгэл чамдар хүрээд үнэхээр айгүй toxic залуу бол харагдаж байна. Тэгээд I want to tell you the truth. I haven't told you everything. Нөөц гэдэг дээр нь болохоор уусаа би чамд бүгдийг хэлээгүй байгаа те би чамд үндэ хэлмээр байна гэдэг үг. Тэгтээ ингэж өвчилж авчруулахгүй л те миний мэдрэмжээр бол чи үнийг мэдээгүй надад чамаас нууцгаа тэгтээ би чамаас салахыг хүсэхгүй гэсэн мэдрэмжний өнгөрсөн дээр дандаа юм бисэн хүн. Тэгтээ чи юусэн намайг ойлгодог болохоор л би ийм зүйлийг хийдэг. Чи намайг ойлгодог болохоор би өөр хүүхэнтэй уулздаг. Чи намайг ойлгодог болохоос би чамаас салаа гэдэг. Ерөөсөн дандаа өөрийгөө өмбөлсөн миний буруу биш гэдэг сэтгэлгүй те. Яг томхийн хүний нас бийд хүрсэн зан аашиг гарахгүй. Нас нь бол те заримхийн хүмүүнээс үүд шалтгаалаад 20 гарцсан, 30 гарцсан, 40 гарцсан хүн ч хүртэл энд байгаа мөртлөө ингээл нэг юм хүүхч зантай яваад идэг айгүй. Яг үнэхээр хэцүү хүн. Тийм болохоор сахиусууд нь хүртэл энэ хүнтэй баг ер нь бол чамаа харьцаа эхлүүлэхий чинь хүртэл дэмжихгүй байгаа байхгүй. Энэ хүнийг тавьж явуулаад өгөөч ээ. Юу бодож ин сэтгэлдээ юу шархалж ин чи яаж гомцноо хэлээд өгөөч ээ. Түлгийн хүн чамайг ойлгох магадaltaй. Бити ингээд дотроо нуугаад хэлж ярихгүй үгээ дотгошоогоо залгаад байтэ. Ингэх тусам чи улам зомноо. Улам стресснэ. Сүүлд энэ ч маш гүн гүнзгий шархлаа болно гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ хүнтэй дахиж холбоо барьлаа уулзсан бол тэ. Энэ хүнд бол ер нь бол бодц санаж байгаагаа олон жилийн удаах хугацааны бухимдлаа шууд илэрхийл энэ хүнийг орх гэж байгаа байхгүй. Гэхдээ яг энэ мэдээ сахиусуудын зөвлөгөө хүн болгон сахиусуудын зөвлөгөө биелэлдэггүй энэ чиний л амьдрал болохоор чи сонголтыг хийн угаасаа буцаж байдлыг хянгаад угаасаа чамдаа буцаж ирий гэж бодож ин л да чамааг сэтгэл нь бол байна. Гэтэ бас нэг өөр уулзаад байгаа эмэгтэй ч юм уу бас байгаа болохоор ингээд сонголтыг арай хийж амжаагүй л яваад байгаа харагдчихээн. За тэгээд гэтэ бас энэ дээр нэг айтайхан угаас I wish I had treated you better. Он би чамд илүү дээр ханддаг байсан ч болоосаа илүү дээр ханддаг байжаа гэж байна. I hide behind material things гэдэг нь би илүү материалын зүйлийн ард нуугдсан. За энэ бол илүү мөнгө санхүүтэй холбоотой шунал бас тийм шуналж явах зүйлтэй эсвэл чамаас маргалдаа салахаар илүү ажил карьер мөнгө санхүүтэй төвлөрдгийг бас илтгэж болно. So many things remind me of you. Маш олон зүйлсүүд чамайг минь санагдуулж байна. I feel you leaving me behind. Аха.
Энэ дээр хүн буцаж чам дээр ирэх гээд байгаа шалтгаан нь энэ хүн тэг ингээд чи намайг орхио явж ин да гэдэг айцаас болоод ингээд өмнө нь бол ингээд ирж болоод байдаг зоргоороо байдаг байсан бол одоо энэ удаа ингээд би арай лимит давчиж тэ. Одоо энэ хүн намайг таахгүй буцаж өршөхгүй юм шиг байна. Орхио явчих юм шиг байна. Надад салах юм шиг байна гэдэг айцаасаа болоод чам дээр бас буцаж ирэхийг хүсэж байгаа бол харагдчих байна. За чамайг сэтгэл огт байхгүй гэж хэлээгүй лээ. Та хоёр ихэд дөлөөд тэгээд чамайг сэтгэл байна. Гэтэ энэ хүн маш зан арш докторгүй, сахилгагүй, нарциссистгүй тэ red flag байна. Ер нь бол юм хортой харилцаан дээр явдаг хүн болохоор тэгээд иймэрхүү зүйлд хүрчлээ. За тэгээд салсан чад өөрийгөө алдааг нэг ухамсарлахгүй байгаа мөртлөө бурууг ухамсарлахгүй байгаа мөртлөө чи одоогийн байдлаар миний мэдсээр л өмнө ингээд гуйгаад боломж олгооч хоёлаа буцаа нийлээгээд одоо бол залхацсан. За одоо энэ хүн засрахгүй маань нэрээ болиг гэсэн байдалтай байгаа бас харагдчихин заримын хувьд. Үүнээс болоод энэ хүн яаж ч надлуу мессеж бишээд буцаад нийлчдэг байсан. Яагаад тагаал болчих вэ? Энэ эмэгтэй үнэхээр надаас ингээд салж байгаа юм биш үсттэй гэсэн айцсаа болоод бас чамайг харамсандаа миний юм бол минийх л гэдэг шиг те эргэж ирэхийг хүсэж байгаа харагдаж байна. За тэгэхээр одоо тэр хүн чамдаа буцаж ирэх үү те цаашдын ирээдүй ямар байхаа гэдгийг харъя. За тэгэхээр та хоёрын минь цаашдын ирээдүй ямар байх вэ гэхээр энэ хүн эргэж ирэх боломж бол байгаа харагдаж байна. Энэ хүн эргэж ирлээч гэсэндээ дахиад өмнөх асуудлаа давтахтай дахиад шудраг бусаар өөрт чинь хандах зүйл бол гарна гэж харагдаж байна. Үүний улмаас чи өөрийнхөө байр сууриа хамгаалах хэрэгтэй болоо дахиад энэ хүнтэй буцаж нийлэх үү байх үү тэ гэдэг шийдвэр дээр хүрэх шинжтэй байна. Сахиусууд нь ер нь зөвлөхтэй бол өөрийнхөө дотоод хүч чадал бие даасан байдлыг те сэргээх хэрэгтэй, өөртөө итгэлтэй байдалтай, өөрийгөө гоё эмэгтэй, сайхан эмэгтэй, эсвэл өөрийгөө сайхан залууч гэдэг юм уу те ингэж өөртөө итгэлтэй байх итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг бол зөвлөж байна. Тэгээд ерөөсөө энэ хүний бодол санаанд хамааралгүйгээр өөртөө зөв гэсэн зүйл дээр шийдвэр гаргах хэрэгтэй бол зөвлөж байгаа маа. Тэгээд өнгөрснөө те ингээд эргэн харах хэрэгтэй байл та. Энэ харилцаанд бол айгүй эргэлзээтэй. Нэг бол шинэ харилцаагаа эхлүүлэх үү, дахиад шинэ боломж өгөөд уучлаад шинэ боломж өгөх үү, дахиад дуусгах уу гэдэгтээ нэлээд бодож шийдвэрлэх хэрэгтэй болно гэж харагдаж байна. Гэхдээ энэ хүн буцаж ирнэ. Ирлээ. Энэ боломж байна. Гэсэн ч дахиад зүрх сэтгэлийг чинь шахалтуулна. Дахиад нөгөө үйлдэлээ чамайг өмнө яаж гомдоожсэн тэр зан үйлдэлээ давтна гэж харамсалтай нь харагдаж байна. Энэ дээр deception буюу хурам эхлэл гэдэг хүзэр гарч иж байгаа. Someone is wearing false self mask in this relationship. Энэ дээр бол эрэгтэй хүн гэж би бол харж байгаа байхгүй одоо танаа одоо бишээ чиний үзүүлж байгаа хүний нөгөөх нь хүүс ялгаа байхгүй шүү дээ. Тэгээд дандаа л ингээд үнэн төрхөө гаргадгүй ингээд хурам эхлээд явж идэх хүн дахиж алдаагаа давтна гэж харагдаж байгаа. Энэ дээр сахиусын зөвлөө keep an open mind буюу өөргөө ингээд харилцаан дээр нээлттэй байлаа. Your soulmate may differ from your usual type and expectation. Чиний бодож байгаа заяаныхаа нэжилчинтэй чиний төсөөлж исэн, чиний сонирхч идэг төрлөөс шал өөр хүн байх юм а те. Чи дандаа нэг ийм төрлийн хүн татагддаг бол нэг ийм залуу дуртай, ийм эмэгтэй дуртай гэдэг бол чиний тэр бодсноос шал өөр төрлийн хүн, чиний хүлээж байснаас шал өөр хүн байгаа. Энэ хүн чиний хайны жил болох хүн биш ээ гэж хэлж байна. Угаасаа энэ дээр хайны жил болох хүн гэж харагдахгүй байна. Тэгээд ингээд it's time to take back control of your life те өөргөө чөлөөл амьдралдаа өөрийнхөө амьдралыг өөрхөн гартаа аваа гэдгийг хэлж байна. Ерөөсөө л ингээд хүзрүүдээс харахад бол энэ хүнээс холд өөр харилцаанд бай. Тэг ингээд чи өөрхөн хүч чадлыг сэргээж аваа, өөртөө итгэлийг нэмэгдүүлж аваа. Энэ токсик хүнээр яах гэсэн юм бэ? Холдож явуулаа. Чам дээр эргэж ирлээ дахиад чамаа гомдоон зүрх сэтгэлийг чи шархлуулна гэж хэлээд байна. Энэ хүн ирнэ, хоёр нийлэх боломжтой. Гэхдээ хин хинэнд сайн ярилцж, хин хин харилцаагаа сайжруулах тал дээр те ингээд анхаарч иж харилцаач нь сэрэх байхгүй юу? За гівчигт энэ хүн маань болохоор ерөөсө зангаа танихгүй шинжтэй ахиж итгэлээ чин эвдэн гэж харагдаад байна. Яг ч аргагүй. Бус нийлэх боломж байна. За яг чи нэг за дахиад уучлаа да гэд нуучлаа. Дахиад маргаллаа.
дахиад одоо харилцаа яах вэ хүү гэж бодлоо. Дахиад чам шудраг бус хандлаа. Тэнгүүтээ өөрөө айгүй сэлгүүцэж явж ирчээд чамайг хардаад чи надаас тустай байхдаа хөөхөнтэй уулзсан уу барьсан уу гэдэл амар хэцүү. Тэгэхээр нийлэх хэсэг нь та нарын асуудал л та. Нийлэх боломж байгаад хэсэг уулзсан ч дахиад өнгөрснөө давтан сэтгэл зүрхий чинь шархлуулна. Чи үүний улмаас одоо ингээд дуусгадаг ч юм уу да гэж бодно тий. Тэгэхээр сайн бодоод шийдвэрээ гаргаарай. Та нар минь 2 дугаар их юм байна. Ийм токсик, ийм red flag, ийм нарцист харилцаатай хүндээ дахин нэгэн боломж өгөө, дахин боломж өгөөд өөрийгөө зовоогоод байх нь зөв үү? Би дэмжихгүй, сахиусууд нь дэмжихгүй байна. Гэхдээ энэ бол та нарын минь амьдрал тийм ээ. За 2 дугаарынхаа минь хувьд бол ийм гарч ин шүү. Ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдая. За таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Subscribe дарснаар та бүхэн минь намайг хэрхэн дэмжиж байгаагаа харуулж байна гэсэн үг. Үүнд би маш их урамших боллоо. Баярлалаа. За 3 дугаарх юм маань таарад уншлагатай тавтай морил та нар маань энэхүү чулууг сонгосон байгаа. За энэ дээр болохоор алхими гэдэг үзэг сонгожээ. За энэ дээр бол ерөөхдөө бол харахад бол эмэгтэй хүнтэй ингээд зан үйл хийж байгаа, шившлэг хийж байгаа харагдаад байгаа байхгүй юу? За тэгэхээр миний мэдээснээр бол хамгийн түрүүнд за 3 дугаараа сонгосон хүмүүс минь тодорхой хэмжээгээр зан үйл хийж мэддэг, таараад уншиж мэддэг, шившлэг хийж мэддэг, шулмын зан үйл сонирхдаг эмэгтэйчүүд байх маш өндөр магадлалтай. Ер нь бол би бол байн гэж хараад байна. Сонирхолтой юм аа. За тэгээд одоогийн миний мэдээснээр болно штэ. Одоо байгаа харилцаагаа эсвэл хайр дурлалын нөхцөл байдлыг тэ ингээд илүү одоо энгийн хэмжээс л онцгой болгон хувирах хүч чадал өөрчлөн байна. Ер нь бол харилцаа нэг л асуудалтай болохоор өөрөө нэг ийм зан үйл хийдэг хүн дээр очиж гэдэг юм эсвэл өөрөө дом засал шившлэг өөртөө харилцаагаа сайжруулахад бол хий гэж боддог. Хийцэн ч байж магадгүй тодорхой хэмжээр алхим, witchcraft-ыг бас мэддэг хүмүүс бас энийг сонгосон байгаа гэж би бол яг чаргүй мэдрээд энэ үнэхээр бол амар ойлгомжтой мессеж байгаа л да. Энэ хүзэн болохоор өөрт чинь ямар нэгэнтэй ингээд соронзон мэд энерги бий болж байгааг харуулж байна. Тэгээд харилцаагаа илүү сайжруулах, шинэ эсвэл гүнзгий харилцааг өөртөө татах магадлал өндөртэй бас өөрчн тийм хүч чадал байгаа тийм хүнийг бол харуулж ин зөв бэлгтэй тий ингээд юм чадвартай эмэгтэй хүн бас эдвэрсийг сонгосон байна. Заавал бүгдээрээ шулам ч юм уу шулмын зам сонирхдаг байх албагүй ч ингээд дотоод мэдрэмжтэй, зөнтэй, тодорхой хэмжээ мэрэг төлөг хийдэг сонирхдагч байдаг юм уу бас энийг бас байж болно. Тэгээ харилцаагаа сайжруулахад бол ямар нэгэн туршилт хийхдээ дом засал сурах бас тийм айгүй их сонирхолтой байгаа харагдаад байна л да. Гэхдээ энэ дээр би юу зөвлөх вэ гэхээр өөрийнхөө тийм дотоод итгэл үнэмшил дуур хүсэл урам сэтгэмжээ ашиглаж болно. Гэхдээ зөв зүйл хийж гэнэ үгүй юу гэдэг дээр сайн бодож контрол доорой гэдгийг би бол зөвлөе. Одоо зарим хүмүүс өнөр ерөөхдөө ингээд сэтгэл зүрхээ засахаас илүүтэй зүгээр л нэг үзэж хардаг хүн дээр очилтаа ингээд тарин шившлэг хийлгчүүл амьдрал нь зүгээр болчих юм шиг юм амар хэлбэр юм боддог байхгүй юу? Ламбу эсвэл над дээр ирдэг ч юм уу те ингээд дом юу вэ, шившлэг юу вэ ингээл өвчилтэй гэд заримдаа нөгөө нэг айгуу тийм амархан өнцгөөс харахад идэг талтай шүү. Дом засал гэдэг тухайн хүнийг те ингээд татах зүйл ч юм уу эсвэл янз бүрийн зүйлдээ хүчтэй нөлөөлж болно л доо. Гэхдээ жишээ авъя. Одоо чи нэг залууд хайртай болсон. Тэр хүн чинь ялангуяа их нэртэй. Эсвэл нөхөртэй болгоо чи тэр залууд татах 1000 миллигээд тэр хүн хоёр биендээ хайртай л бас салтгуулахгүй. Яг нэг хэсэг чамд наашлах ч юм уу ирэх зүйл бол байх. Тийм хүчтэй зүйл хийж болно л да. Нэг бодлын эн чинь бас үүлийн өөртөө карма хийхэд илтгэдэг. Тэгэхээр энэ дээр анхаараарай. Би яагаад вэ гэхээр ингэж хэлээд байна. Нөхөр одоогийн чиний үзүүлэх байгаа хүн чинь тэ ингээд гэрэлсэн хүн байна гэж харагдаад байна. Чиний уулзаад байгаа залуу эмэгтэй нэг бол нөхөртэй нэг бол найз залуутай яг чиргүү цаана өөр хүн байгааг бол илтгэж байна. Чиний зүгээс ер нь бол өөрийн болохын тулд тодорхой хэмжээгээр бүр гуйгаад болохгүй бол юу гэдэг вүлээ? Гуйдаад авъя. Амар гэсэн шийдвэртэй харагдаад байна. Гэхдээ би эсвэл шүү бодлоготой агараа гэж тэ үлийн үр гэж бас байдаг.
За энэ хүн чамайг өнгөрсөн гомдосон бол soul countered the lessons I learned from us will never be forgotten. Одоо ингэж одоо бид хоёрын харилцаанаас болоод үүсэн тэд хичээлийг би илүү их ойлгож авлаа, мартахгүй гэдэг зүйл хэлж байгаа. Тэгээд энэ хүн дээр болохоор I feel like part of. Энэ хүн чамайг бол санаж байгаа, чи яг нэг биений хэсэгсэн санаатай, чамаас нэг хэсэгтээ уулзаж бай гэж ботсон. Гэхдээ энэ хүний сэтгэл одоо илүү өөр болсон. Things didn't go the way I planned гэдэг. Чамтай бол анханасаа бол юу нь бол би цаанаа их нэртэй хүн, нөхөртэй хүн, найз залуутай, найз эмэгтэйтэй болохоор хааныг л уулзаж ирдэ гэж ботсон байхгүй яа. Гэсэн чинь энэ хүний төлөвлөлөө нь шал өөр юм болсон. Яагаад гэвэл энэ чиний хувьд бол эрэх талбай илүү чам татагдаад ирсэн. Түүнээсээ болоод энэ би арай л хэтрүүлчлээ гэж бодсон. Би бас зарим нэг нь яг үнийг хэлэхэд анх танилцсан өдрөөсөө ч юм уу эсвэл энэ залуутай нэмэгтэйтэй уулзсан өдрөөсөө хүн амтнд үзүүлсэн эсвэл өөрөө шившлэг дом хийсэн те эсвэл хийлгсэн байх бас боломжтой гэж яг үнийг хэлэхэд бол харагдаж байна уу? Яг уу чадсан байна. Тэгээд гэвч энэ хүний шулуух хэлэхэд бол цаана өөр хүн байна. Заримийнх нь хувьд энэ 3 дугаар сонголт хийсэн бол чи мдээгүй байгаа. Эсвэл зарим нь угаасаа мэдчихсэн те. Тэгээд өнгөрсөнд бол энэ хүн чамтай ингээд уулзаад байж ичиг таалагдсан. Гэхдээ илүү хэтрүүлэх хүсээгүй боловч чадаагүй гэж харагдаж байна. За тэгээд your self-respect makes you more romantic attractive. Өөрийгөө эхлээд хамгийн түрүүл хайрлаа гэж хүсэж хэлж байна. Чи өөрийгөө илүү хайрлаж, өөрийгөө хүндлэх юм бол чамд илүү ихтэй хүмүүс илүү романтикаар татагдан чи илүү их романтик болно гэж хэлж байгаа маа. Тэгээд одоогийн байдлаар хоёрын харилцаанд бол энэ хангалттай тийм таталцал хүч үүсээгүй яваад байна. Тийм харилцаанд нь бол яваад байна гэж харагдаж байна. За тэгээд энэ хүн илүү ихтэй ингээд чамаас илүүтэй нөгөө хүнээ чи бас сүлд гарч ирсэн хүн шүү дээ. Тэгээд зарим хүмүүс энийг мэдсэн, өөр хүнтэй мэдсэн ч уулзаж ихэсэн те. Зарим нь бол мдээгүй байсан байж болно. Гэхдээ би энэ дээр бол ихэнх нь мэдсэн гэж хараад байгаа байхгүй юу? За тэгээд одоогийн бол энэ хүн яах чаргагүй чамааг сэтгэл нь байгаа бодож цаана өөр эмгтэй хүнтэй гэж харагдаж байгаа болохоор чамтай харилцаагаа буцаж эхлүүлэх үү те болох уу гэдэг зүйл дээр шийдвэр гаргаж амжаагүй байна. Энэ хүнтэй чамааг их хүсэл тэмүүлэн байгаа болохоор аль болох хурдан ирэхийг бол хүсэж байна. Гэхдээ энэ хүн чамаас нэг зүйлээс имэдэг. Мэдээж энэ хүн чамаа бол хуурж байгаа. Тэгээ бийсэн те дахин ихэл зарим та нарын зарим мэдсэн сэтгэлээ дэлэхгүй болж чадаагүй явуулсан уулцсан үерхсэн завчлаар явуулсан гэд мохоо гэлчлээ. Зарим нь бол мдээгүй. Зарим нь бол мэдсэн ч тэгээд л сэтгэлээ барьж чадаагүй гэж харж байна. Энэ хүн танигтай ухаалаг хатуучтай сэтгэлээ 100% удирддаг гэж боддог одоогийн байдлаар. Өөрийн чинь амархан хуурч тоглож чадахгүй гэдгийг бас мэдэрдэг юм байна. Өөрийн чинь талаарх бодол нь тэ тодорхой биш төрөвдөлтэй байл да яг яхаа мэдэхгүй байна. Хоёрын харилцаанд үл ойлголцол бол мэдээж бас байна. Гэвч энэ хүн өөрөө чинь амьдралын чухал нөлөө үзүүлж чадах хүн тий шидтэн шиг хүчтэй бас дотн байж чадах хүн гэж боддөг юм байна. Бас энэ хүн бас энэ харилцаагаа илүү л өөрийнхөө хүснээрээ байлгахыг бас хичээгээд байна л да. Өөрөө чинь хүсэл тэмүүлэл байна, өөрөө чинь сэтгэл татам гэж боддог. Ялангуяа энэ тэгтээ тийм бие яг сэтгэлийн гүн гүнзгий сүнслэг хайр гэхээс л махан биений дурлал шүү. Илүү өөрөө чи хүсдэг те ингээд бие махбодын өмнөөс ингээд таталцдаг энэ хүний чинь ингээд өөр чамаархаар ингээд бүр өөр ирэхгүй чамлаа ингээд тэмүүлээд байдаг бол харагдаж байна. Тэгэд өөрөө чин талаарх бодолтой ингээд ерөөхдөө бол анхаарыг шийдвэр гаргая гэж бодож байна. Шудраг шийдвэр гаргад юм шудраг хандд юм уу гэж бодоод байл. Энэ хүн угаасаа өнгөрсөнд өөр чи шудраг хандаагүй. Билээд байгаа те зарим нэг энэ хүний цаанаа их нэртэй нөхөртэй гэдгийг мэдсэн бол зарим мдээгүй байсан. Мэдээд бас ингээд хоёрын мдээгүй байсан хүмүүс нь ингээд хоорондоо салцсан байгаа байхгүй юу.
их нэртэй нөхөртэй гэд хэлээгүй байсан чи мэдээд ингээд хоёрын харилцаанд асуул усаас салцсан. Ер нь бол зарим нь хувьд мэдээгүй байсан. Тэгээ одоо яг харилцаа юм үл ойлгомжгүй одоо. Гэтэ би хинхэн л мэдэрсэн гэж хараад байна. Тэгээд энэ хүн шудраг бус зүйл хийсэндээ ухаарч харамсаж гин гэж харагдаж байна. Гэвч энэ хүн цаана өөр эмхтэй хүн бол яах чаргагүй байна. Одоо бол өөртөө ч ууланд бошуухан шиг гүйж очиод харилцаа холбоо эхлүүлчмээр тэ хэрв чи өөргөө уушлах ч юм уу ингээд нэг боломж их юм бол бошуухан шиг л очимоор байна. Гэтэ би хэлээд байгаа энэ хүн хайртай гэхээс илүү нэг юм хүсэл тачаал тэ тэмүүлэл гэдэг зүйл бол байна. За тэгэхээр юу би түрүүгүйсэн та нарын маань энэ нэрийг харахад бол зарим нэг юм бас нэг юм дом хийсэн ч юм уу шулуух хэл гэдэг юм байгаад байна тийм. Аваа хөхтэй мэдсэн гэсэндээ бас нэг юм шазруун зан эго байгаад байхгүй яаж ижаад өөр юм болох тэ өөрөө чадахгүй бол өөр хүнээр чамаагүй хэлгэнэ гэсэн ийм санаа бодолтой байгаад байна л да. Энэ хүний бодол юм хоёрдмол чам дээр ирэх өгөөгүй шийдэж амжаагүй үнээсээ болоод стресстж байна. Яг чаргагүй. За чамд хэлэх өсөн юу гэхээр we both know I'm not the one for you. За тэгэхээр хараа ихэнх нь мэдчихсэн те. Хоёлаа мэддэг байсан. Чи битэр хоёлаа мэддэг байсан штэ. Би цорын ганц нь биш. Тэр яг чиний хүсчихсэн хүн биш гэдгийг те мэдчихсэн. За тэгээ яг би чамаа өнгөрсөнд илүү сайн чамтай хандаж харцдаг байсан ч болоосэй гэж байна тийм. I regret lying to you. Би чамаа хуурсандаа маш их харамсаж байна гэдэг. За тэгээ мэдсэн хүмүүс байна, мэдээгүй хүмүүс энд бол ингээд холилдож гарч иж байгаа шүү. Тийм ээ манайхаа яад бол энэ бас нэг олон хүмүүс үзэж байгаа шүү дээ. За ийм байна. Тэгээ одоогийн хүний энерги нь. Тэгээ сахиусууд нь юу зөвлөд байна тийм. Өөрийгөө хайрлах. Чи өөрийгөө хайрлах юм бол илүү сэтгэл татам болно. За энэ хүү асуудлуудаас гар заавал ингээ хүчлээд цан үлхийгээд ч юм уу ингээд өөрийгөө стрессүүлээд байхгүй бүх зүйлийг дэлхийн ертөнцид найзалж байгаа. Тэгэхээр түрүү чи анханасаа энэ хүний цаана амьдралтайг нь мэдчихсэн бидтэй гэдэг зүйл бол гарч ирж байна. Энэ хүн бол гэхдээ ингээд чамаас бол салахыг хүсдэггүй. Одоо тоор ингээд салцсан маргалдаад ч юм уу ингээд тодорхой хэмжээгээр үйл ойлголцоо эсвэл нөгөө хүн тойрын харилцааг мэдээд ингээд болцсон байгаа ч гэсэн тийм энэ хүн чам дээр буцаж ирэхийг бол хүсэж байгаа харагдчих. За тэгэхээр цааш тэр хүн буцаж ирэх нөө тойрын ирээдүй ямар байх вэ? Магадгүй хэний сонгох вэ гэдгийг ч бас хаардаж магадгүй. Тэгэхээр харцгаая. За тэгэхээр та бүхний минь та хоёрын минь ирээдүй ямар байх вэ? Ер нь бол их адармаатай, чих хүлээх, тэ нойргүй хоногч байдаг юм уу? Асуудлууд бол үүснэ. Энэ хүн чамд гинтэл мессеж бичих хариу өгөхтэй гинтийн зүйл бол гараад гинт чи энэ хүнтэй уулзаад маш аз жаргалтай байх зүйл бол гарна. Гэхдээ энэ бол хоромхон зургийн харилцаа байх магадлал өндөр. Ер нь бол тийм гэж харагдаж байна. Энэ хүн чам дээр буцаж ирэх энерги нь жоохон удаан. Магадгүй 2-3 сар түүнээс илүү хугацаа ч орж магадгүй. Юм бэн жил гарan болно гэсэн. Би эсэнд энэ хүн чинь цаанаа их нэртэй эсвэл нөхөртэй хүн болохоор тэр хүнээсээ би дахиж сахиусуудын зөвлөгөө татсан байхгүй юм дээр. Тэр хүнээсээ сална гэж байхгүй. Гэхдээ сахиусууд чанд юу байна гэж шинэ surprise, new love, шинэ хайр. Энэ хүний 50 явуулчих юм бол те ингээд заавалчгүй ингээд хүний хүнтэй зууралдаад байхгүйгээр 50 явуулчвал чиний амьдрал маш цоо шинэ хүн романтик харилцаатай болох те аз жаргалтай болох хүн амьдрал чинь гарч ирнэ гэж харагдаж байна. Энэ хүн хоёрын цаашдаа ирээдүй бол эргэлзээтэй энэ хүн гарч ирнэ удаах хугацааны дараа. Эсвэл гинтхэн юм хүн бичихтэй үе юм бичих холбоо барих үе гаргаж яг нийлэхтэй за уулзах нь хаяа байж болгож нийлэх гэх бодол нь ч юм уу ирээдүйн айгүй удаан байгаа байхгүй юу. Нийлхий гэж хичээгээд нийлэх гээд бас болохгүй. Ингээл тавирын харилцаа чинь бас л эргэлзээтэй байдалд хүрнэ. Гэр бүлтэй л хүнийг маш их сонгож үзүүлж байгаа хүмүүс шулах үеийг байна. Заавал гэр бүлтэй биш найз хүнтэй найз залуутай үнийг үзүүлж болно. Тэгээд үр хүүхдээ бодоод ч юм уу ялангуяа нөгөө хүмүүсээ бол үр хүүхдээ хүмүүс нь бол бүрч салахгүй гэж харагдаж байна. Дээд талын үзлэрээ фүүл хүзэр бол тийм ээ чам татагдсан тодорхой хэмжээгээр сэтгэл нь гүнзгийрэх боловч чамд ямар нэгэн амлалт өгсөн харилцаа тогтоохгүй нөгөө хүнээсээ бол салахгүй гэж харамсалтай бол харагдаж байна.
Яг хоо бас зарим нэгний хувьд дом хийсэн шившлэг хийсний нөлөө нь энэ хүн амьдрал чинь буцаж ирэхдээ гарч ирэх зүйлүүд болно. Гэхдээ би түрүү хэлсэндээ хүний сэтгэл гэдэг бол ямар ч шидээс илүү хүчтэй болохоор чи нэг төр зөөр тогтох ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдийн заримныхан хувьд бол ийм хүчин чармаалтын түнд бас эренг амьдрал нь гарч ирнэ. Заримынх нь бол заавал бүгд тийм хийгээгүй байж болно. Яг мэддэг ч юм уу те, би түрүү хэлсэн бах. Тэгээд энэ хүн явандаа гарч ирнэ. Гэхдээ тоо нэг талдаа харилцаа тогтохгүй. Харин чиний амьдрал эсрэгээр өөр цоошин хүн гарч ирнэ гэдгийг бол сахиусууд нь хэлж байна. Нийлэх боломж юу н бараг байхгүй гэдээ болгочтой. Өөрийгөө зовоосны хэрэггүй гэж хэлмээр байна. Чамааг бол дулаахан мэдрэмжтэй эмэгтэй, сайхан эмэгтэй те, эсвэл эрэгтэй хүний хувьд бол чамааг бол айтайхан залуу гэж бол энэ хүн хаардаг л та. Гэхдээ нөгөө хүний орхиод чам дээр ирнэ гэсэн зүйл бол харамсалтай байхгүй байх шүү. За ингээд 3 дугаарх маань таарад уншлага үгээр өндөрлж байна. Жохон сөрөг мэдээ дуулгачлаа. Гэхдээ би өнөөдөр энд үннийг л хэлэх ёстой тийм бэ. Тэгээд ойлгоно байх гэж найдаа. Би ч бас заримдаа ингээл ер нь бол ингээл тус тастай ингээд шулуун болчтой хүн шүү дээ. Одоо байнга л энэ. За тэгээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн бахаа гэж найдаа. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баяртай.